Гэр бүл салалтыг өнөөдөр Монголын нийгэм маш их ярьдаг. Харин дахин гэрлэлтийг тэр болгон ярьдаггүй. Тэгэхээр яавал би одоо дахин гэрлэхэд бэлэн болсон юм бэ гэдэг хамгийн ихний шинж тэмдэг бол өмнөх гэрлэлтийн амьдралаа дүгнсэн. За бид яаж амьдрав? За магадгүй нөхөр юм уу эхнэр нь араар тавьсан итгэлийг алдсан байлаа гэхэд за 70-80% нөгөө хүний буруу байлаа гэхэд би тэгвэл бас юун дээр анхаарах хэрэгтэй байсан юм болоо. Миний магадгүй 20-30% нь юу байваа гэдгээ өөрөө ойлгосон. Тэгээд хандаа одоо гомдсон янз бүрийн сэтгэлээ ингээ тайлж чадсан, процесс хийсэн дотроо. Тэгээд өөрийнхөө бурууг бас нээлттэйгээр би бас тухайн үед ийм байжээ гэд одоо миний нэг таньдаг хүн салаад нэг 7-8 жилийн дараа одоо тгээ ярьж байгаа байхгүй юу. Би ч өстө нөхрөө өстө хөлдөө төмс гэлтэй янз бүрээр хилээл өстө бүх юм таалагдахгүй хадам руугаач дайраал яг үүнд ингээ салаад одоо охинтойгоо ингээ хоёулаа амьдраад ингээ харахад яг үүнд би айгүй зовоод гэсэн юм байна. Бүр хадам ээжигээ хүртэл нөхрөө хүртэл тэгээд уул нь бол их дайжгүй үнтэй суудсан байжээ. Гэт ингээд тэр эмэгтэйгийн хувьд бол өнгөрсөн хугацаанд амгалан байсан, залуу байсан, юу ч олж хараагүйсэн. Гихмэд яг өнгөрсөн амьдралаа яг бодтойр нь дүгнэж чадсан, өөрийнхөө алдаг харж чадсан. Өнгөрсөн экстэй хандаа гомдсон одоо сэтгэлийн шархан дээр ажилласан үргэлж ингэж гомдсон хонцгонсон тийм сэтгэл байхгүй илүү тогтвортой тайв. Тийм байх юм бол одоо өнгөрсөнд хийсэн амьдралынхаа дүр зураг алдааг хоёр дахь амьдрал дээр гарахгүй байх боломжтой. Сайн байцгаана уу сонсогчдоо, сайн байцгаана уу үзэгчдээ. Хөтлөгч Яма хөтөж подкастын ээлжид дугаар эхэлж байна. За өнөөдрийн зочин гэр бүл судлаачийг урьж оролцуулж байгаа нийгэмд бас л тулгамдаад байгаа асуудлуудын нэг болох дахин гэрлэлтийн талаар, дахин гэрлэлтэнд одоо эмэгтэй эрэгтэй эхнэр нөхөр гэлтэхгүй сэтгэл зүйн хувьд, бодит байдлын хувьд юуг анхаарах, сэтгэл зүйг яаж бэлдэх талаар ярилцах гэж байгаа юм. За тэгэхээр өнөөдрийн зочин бол гэр бүл судлаач Минд хоёр байна. Сайн байна уу? Энэ өдрийн минь төргий. За бүгднээс энэ өдрийн минь төргий. Баярлалаа. Бид хоёрын ярилцахаар тохирсон сэдэв бол дахин гэрлэлт гэж байгаа. За дахин гэрлэлтээс өмнө гэр бүлд маш олон асуудал үүсээд эхнэр нөхөр үнийгээ даван туулах арга хэмжээгээ аваад дахин гэрлэх тухай бодоод эргэлзээ шийдвэр гаргах гээд байж байгаа. Тэгэхээр яг энэ дахин гэрлэх талаас нь эхлээд ярина. За мэдээж гэр бүл салах бол маш том асуудал. Энэ одоо өнөөдрийн сэдвтэй хамаагүй болохоор хоёулаа үнийг хаалгасан. Тэгэхээр гэр бүл салсан эхнэр нөхөр хоёр ямар одоо сэтгэл зүйн хувьд хүнд байдалд үлддэг вэ? Юу та зүүрлэж болох вэ? За салтын дараа бол ихэнх одоо ганц бие ээж аавууд маань хүүхдийнхаа төлөө бас амьдралаа ингээ ганцаараа авч явж байгаа учраас өөрийгөө орхигдуулдаг, өөрийгөө мартах хандлагатай. Энэ үзэгдэл нь айгүй их түгээмэл байдаг. Дараа нь мэдээж ганцаарддаг. Эмэгтэй би одоо хангалтгүй байлаа. Би юунд болохгүйсэн болоо. Тэгээ ганц бие ээж гэсэн статустай явдаг. За тэгээ эрчүүдийн маань хувьд одоо охин дагвар охин өөрийнхөө төрсөн охиноо хоёулаа ингээ өсгөж байгаа тохиолдол охины янз бүрийн юм их ааваа ингээ тгийгээд тэр болгонд нь бас яаж ямар хариу үйлдэл үзүүлэх юм болоо гэд нөө ээж их норон зай байхгүй. Тэр үед ерөнхийдөө өөрийнхөө сэтгэл мэдрэмжийг хаах, ийм хаагдмал чимээгүй болох, ганцаардах, бас өөрөө өөртөө итгэлтэй байх, өөрийн үнэлэмж бас буурах. Тэгээд манай нийгмийн нэг онцлог чи одоо залуу хүн хэдийн удаа ингээ ганцаараа явах юм бэ? Одоо хүнтэй болооч гэд ингээд сингл аав ээжүүдийг маань бас зүгээр байхгүй ингээд асуугаад нэхэд шаардаад байдаг. Тэгэхээр яг ийм одоо юмн дунд манай ээж аавууд маань бас ингээд туулаад явдаг. Товчхондоо Салсан шалтгаан бол мэдээж олон янз байж таараа. Гэр бүл тохиромжгүй харамжгүй улаас салсан байна. За эсвэл хань ямар нэг шалтгааны улмаас үүд болсон байж таараа. Энэ дээр дахин гэрлэх тухай бодоход цаг хугацааны асуудал илүү нөлөөлдөг юм болов уу? Тэр ухаан хүний салалтыг яаж даван туулсан, сэтгэлдээ хэрэг шарах авчулснээс нь илүү одоо шалтгаалдаг болов. Тэгээд салалтын дараа ер нь олон улсын судалгаан дээр бол хугацааг бол 2-4 жил гэж барагцаалдаг. Гэхдээ 4 жил болсон ч дараагийн гэрлэлтэндээ бэлэмш хүмүүс бас байдаг. Тэгэхээр дараагийн гэрлэлт буюу дахин гэрлэлтэд өөрийгөө бэлдэх шаардлагатай гэсэн. Тэгээд гэр бүл салтыг өнөөдөр Монголын нийгэм маш их ярьдаг. Харин дахин гэрлэлтийг тэр болгон ярьдаггүй. Тэгэхээр яавал би одоо дахин гэрлэхэд бэлэн болсон юм бэ гэдэг хамгийн ихний шинж тэмдэг бол өмнөх гэрлэлтийн амьдралаа дүгнсэн. За бид яаж амьдрав?
За магадгүй нөхөр юм уу эхнэр нь араар тавьсан тий итгэлийг алдсан байлаа гэхэд за 70-80% нөгөө хүний буруу байлаа гэхэд би тэгвэл бас юун дээр анхаарах хэрэгтэй байсан юм болоо. Миний магадгүй 20-30% нь юу байваа гэдгээ өөрөө ойлгосон. Тэгээд хандаа одоо гомдсон янз бүрийн сэтгэлээ ингээ тайлж чадсан процесс хийсэн дотроо. Тэгээд өөрийнхөө бурууг бас нээлттэйгээр тий би бас тухайн үед ийм байжээ гэд одоо миний нэг таньдаг хүн салаад нэг 7-8 жилийн дараа одоо тгээ ярьж байгаа байхгүй юу. Би ч өстө нөхрөө өстө хөлдүү төмс гэлтэй янз бүрээр хилээл өстө бүх юм таалагдахгүй хатам руугаач дайраал яг үүнд ингээ салаад одоо охинтойгоо ингээ хоёулаа амьдраад ингээ харахад яг үүнд би айгүй зовоодаг гэсэн юм байна. Бүр хатам ээжигээ хүртэл нөхрөө хүртэл тэгээд уул нь бол их дайжгүй үнтэй суудсан байжээ. Гэт ингээд тэр эмэгтэйгийн хувьд бол өнгөрсөн хугацаанд тий амгалан байсан, залуу байсан, юу ч олж хараагүйсэн. Гихмэд яг өнгөрсөн амьдралаа яг бодтойр нь дүгнэж чадсан, өөрийнхөө алдаг харж чадсан. Өнгөрсөн X тий хандаа гомдсон одоо сэтгэлийн шархан дээр ажилласан тий үргэлж ингэж гомдсон, хонцгонсон тийм сэтгэл байхгүй илүү тогтвортой тайв. Тийм байх юм бол одоо өнгөрсөнд хийсэн амьдралынхаа дүр зураг алдааг хоёр дахь амьдрал дээр гарахгүй байх боломжтой. Яг одоо өөр хүнтэй суулаа гэж бодож байна. Тэгтэл тэр хүн сэтгэлдээ авсан шархнаасаа болоод нёгийг нөгөөгөр эдгэх гэж байгаа болоод суух гэж явах үедээ цаг хугацааны хэдийгээр 4-5 жил болсон ч гэсэн бүр ингээд үнэхээр хайр сэтгэлтэй болоо. За энэ л миний амьдрах ёстой хүн юм байна гэж шийдсэн хоёрыг яаж ялахгүй одоо анхны амьдрал эхний одоо юу гэдгийг хань ижлээс болвол хоёр дахь хамаагүй хашир арай өөр үүсэх болов гэж бодоод энэ бодлын хувьд. Тий. Ер нь дахин гэрлэлтэнд бол яг анх хараараа сууж байгаа хүмүүс шиг дэврүү хандахгүй. Хүмүүс бол айгүй хашаар болгоомжтой, эсэг хугацаанд холбоотой байх, тий, тандах, таних ийм процессууд бол явдаг. Гэхдээ яг анхны одоо жишээ нь түрүү ярьсан жишээ тий итгэл эвдээд 3 дахь хүний асуудлаас болоо гэр бүл цуцлсан байлаа. За дараагийн хүн орж ирэхэд бол энэ л хүн намайг хурахгүй бах та гэж одоо итгэж оруулж ирдэг. За тэгсэн хэрнээ өмнөх одоо шарах авсан зүйл дээр өөрийгөө эдгээгээгүй ажиллаагүй байх юм бол нөгөө хүн нь одоо өмнөх одоо эхнэрээс нь ч юм уу нөхрөөс нь шал өөр хүн байсаар байтал гараал явангууд тайцсан бол ийдсэн бол утсандаа яага хариулахгүй юм бол ажиллаараа тэд хоног явсан хин явсан бол гэдэг ингээ нөгөө шалгахч байд юм уу те. Тэгэхээр нөгөө өнгөрсөн амьдралын дүр зураг өнөөдөр л орж ирэх гээд байна л гэсэн үг. Тэгэхээр энэн дээрээ яг өөртөө ажиглаад тийм байгаад байвал өнгөрснөөрөө одоо цагаа бодож болохгүй. Тийм болохоор би өнөөдрийнхөө хүн дээр яг л өнөөдрийнхөө цаг үеэр л амьдрах хэрэгтэй. Тэгээд их нийтлэг нэг юм байдаг юу гэхээр нөгөө автоматар харьцуулдаг. За өмнөх хань ижил нь айгүй халамжтай. Айгүй юм юу байлаа гэхэд дараагийн хань ижил нь яг хүлээлтэнд нь хүрэхгүй. Өмнөх хань ижил нь хийгээд өгдөг байсыг нь хийхгүй байх ч байт юм те. Тэгэхээр ингээл хүн хүссэн хүсээгүй яг өмнөх тэр хүлээлт өмнөх амьдралын дүр зураг дүрмээрээ энэ яага ингэхгүй юм бол энэ энд хүрэхгүй шүү дээ гэд. Тэгээд энэ нөгөө харьцуулалт маань хосын одоо энэ дахин гэрэлж байгаа хосын хөндөрөл буюу салтанд одоо тэргүүлэх шалтгаан болоод байгаа. Тэгээд энэ ингэдэггүй байсан чи ингэж штэ гэд ингээ илэрхийлчихэд байдаг. Гэтэл яг хуу тэр автоматар ухамсаргүйгээр харьцуулаад байх энэ бол хэвээ. Гэхдээ энийг за их нэртэй юм нөхөртөө хэлэхдээ чи энэнд хүрэхгүй байна гэж биш. Яг үнэндээ би ийм юм хүсэж байгаамаа гэдгээл хэлэх нь чухал. Тэгээ үнэхээр зарим хүн ярмаар байдаг. Мэдхгүй бүр юм байна гэд өөрийгөө ч ойлгохгүй энэ асуудал яаж хандхаач мэдхгүй ингээд ярмаар байгаа бол мэрэгчлийн хүнд эсвэл та хоёрыг нууцыг хадгалах, үлгэр дуурайл бүхий. Тэ өөр хүнтэй ярьж өөрийнхөө бодол санааг цэгцлэх. Тэгэхгүй л бол нөгөө ямар ч хүн эренч тэр имиж тэр тэ хин нэгэнтэй харьцуулагдаад тэрний хэмжээнд хүрэхгүй байгаагаа мэдрээлэвэл ямар ч хүн таалагдахгүй улмал хүнд ирдэг тэ. Нэгэн технэр нөхрөөсөө салдсан дахин гэрэлтийн талаар бодоо төлөвлөд эргэлзээд байж байгаа хүмүүс тэр тухайн хүний л уг нь амьдрал штэ тэр хоёр хүний хайр сэтгэлийн асуудал цаашдаа амьдрч чадна гэж бодож шийдвэрээ гаргах гэдэг баг. Гэтэл нийгмээс тулгаж байгаа шаардлага, эсэргүүцэл, дэмжлэг гэх их олон юм нөлөөлөндөө хамаатан садан ах дүүсээс гадна найз нөхөд ажлын газрынхан зүгээр нэг танил хүмүүс үртэл одоо ингээд дахин гэрэлж яадаг байна гэд нэг хэсэг хүмүүс байна. Манай эцэг эхээс нь бол зарим манай удамд одоо салсан нээсэн дахиж гэр бүл болсон хүн байгаагүй шүү гэж шууд хэлцдэг юм ч байна. Зарим талаар бол нэг нэгэнт таарч тохирохгүй байгаа бол салаад
насны залуу дээр одоо аяг цагаа хувааж уух хүн хэрэгтэй энэ төр гэж ярьдаг штеп. Энэ олон дэмжлэг шүүмжлэлүүдийг дахин гэрэлж байгаа хүмүүс өөрийнхөө шийдвэрийн аль хавьд нь баримжаалж сонсох хэрэгтэй юм бэ? Ер нь тэрийг хүлээж авах хэрэгтэй юм уу? Авах ёсгүй болов өөрөө шийдвэрээ гаргах хэрэгтэй болов? Тэгээ маш олон хүмүүсийн комент хамт ажиллагсад ирнэ. Гэхдээ дахин гэрэлтийн асуудал бол одоо хоёр хүний хайрын асуудал биш. Энэ бүхэл бүтэн багийн асуудал явж байгаа. Одоо өөрийнх нь магадгүй нэг дагвар хүүхдээ ээж байлаа гэж үтэй. Өөрөө хоёр хүүхэдтэй. За тэгээ нэг залуутай уулзах. За тэр залуу нь одоо магадгүй хүүхэдтэй байх юм уу байхгүй юм уу. Тэгэхээр энэ хоёр байна, хүүхдүүд байна, X-ийн харилцаа байна, хадмын харилцаа байна гэдэг ингээр чинь 3-5 хүний оролцоотой харилцааны одоо асуудлыг шийдвэрлээд дахин одоо ингээд салахгүй тулд хүн амьдралаа зохиож байгаа. За тэхийн тулд ийм олон ам заавал нэг чи ийм л байх хэрэгтэй гэсэн нийгмийн дүр зургийг тулгаж байгаа. Тэр болгоныг сонсох шаардлагагүй гэж би боддог. Яагаад гэвэл тэр өөрийнхөө амьдралыг бүтээж байгаа. Чанаргүй яаран хин нэгнтэй холбогдоод дахин салснаас чанартай өөрийгөө бэлдсэн доктортой амьдралыг зохицлох нь хамгийн үр дүнтэй. Түр хоёлаа ярьцлага эхлэхээс өмнө таныг ярьжсэн да дахин гэрлэлт болвол ерөөсөө төлөвлөгөөтэй зохион байгуулалттай байх ёстой гэсэн. За хайр сэтгэл бол мэдээж тийм байдгүй шүү дээ. Дурлал, хайрлал, за ер нь амьдрал бүтэн болно гэж суучдаг. Дахин гэрлэлтийн хувьд бол өөр гэсэн. Одоо энэ дээр ямар төлөвлөгөө гарч ирэх вэ? Миний бодож байгаагаар бол мэдээж хүүхдийн асуудал нэгдүгээр тавигдах болов гэж бодож байна. Аль талаасаа хоёр талаасаа 1 2 3 хэдэн ч хүүхдтэй байдгийг нийлж болно. За тухайн хүний өмнөх амьдралын сэтгэл зүй, шархны байдал зөвхөгдөх бах. За мэдээж санхүү. За тэгээд сая таны хэлсэн хадамтай уурдах X гэдэг одооны хүүхдүүд гээд ингээд орж ирэх. Энийг тус бүртэн нэг сайхан ялгаж ярьчих уу. За анхны гэрлэлт бол ойлгомжтой тий хайраараа юу ч бодохгүй ингээд суучиж байгаа. Хоёр дахь гэрлэлт бол одоо Монгол улсын суурь судалгаагаар бол дунджаар 1-2 хүүхэдтэй байгаа. За тэгэхээр хүүхэдтэй гэрлэлт гэсэн үг. Тэгэхээр дотоод зохион байгуулалтыг би яагаад ингээд чухалчилмаар байна гэхээр олон улсын мета судалгаан дээр холимог те ингээд хит хүүхэдтэй суудсан хадам мадман дагаад ирсэн энэ гэр бүлүүд ер нь ямар гэр бүлүүд аюу амжилттай доктортой халуун дулаан байгаад байна вэ гэж судалсан чинь гэр бүлийн дотоод зохион байгуулалтаа маш сайн хийсэн гэр бүлүүд маш дулаахан доктортой байна гинэ. За тэгээ тэнд нь юу орж байгаа бэ гэхээр мэдээж аав ээж нь бие биендээ таалагтаа сууж байгаа шүү дээ. За мэдээж хайр сэтгэл байхаас гадна за хүүхдүүд байгаа. Одоо ингээд Монголд нийгэмд яагаад байна гэхээр таалагдаад хоёр талаас уулзаж нэг хэсэг явж байгаа л 90 орчим байж байгаа л шууд нэг гэрт нүгэл ороод ирдэг. Гэтэл тэгэж биш. За эхлээд бол хүүхдүүдтэй танилцдаг ч юм уу те. Одоо бүтэц зохион байгуулалтанд бол хүүхдүүд айгуу чухал үүрэг гүйцэтгэж чинь дараа нь санхүү. За тусдаа данстай байх юм уу? Дундаа байх юм уу? Эсвэл тусдаа данстай хэрнээ бидний гээд ингээ 3 данстай явах юм уу? Яах юм? За тэгээ тэрний дараа X одоо X-үүдтэйгээ хэр хэмжээнд хизээ ямар арга замаар яаж холбогдох юм гэдгийг шийддэг. За тэгээд хүүхдүүд нь ороод ирлээ гэхэд өсвөр насны эсрэг хүстэй хүүхдүүд аав ээжигээ дагаад ороод ирвэл бас их эзэгтэй тийм ээ. Тэгэхээр энэнд бас ямар аюулгүй орчин бүрдүүлэх үү? За шууд нүүгээд ороод ирэх нь ингээд хүүхдүүдэд айгүй хүнд цохилт өгдөг тий. За энэ болгоно маш нарийн ярьж одоо ойлголцсон гэсэн үг. Тэгээд нэг гэрт хамтраад ирэхээр хүн ингээ инстинктээр өөрөө төрсөн хүүхдийг өмөрнөө. Тэ танаа хүүхд ихгүй нь манай хүүхд ингэж ийн гэ тэ. За энэ хэрүүл уруулын үед ер нь хэн шийдвэр гаргах юм? За тэгээд хүүхдүүдийнхаа эсрэг өөр хүүхдийг одоо өмөрөөд хэрэлдээд ах юм уу? Яг ямар байр суурин дээр байх юм? Энд тэнд зүү байна гэж ярьдаг. Гэхдээ тэр чинь бүх юм ингээл нэг дүрмээр зохицуулах боломжгүй. Тэгээд тэр болгон дээрээ хоёулаа маш сайн ярилцаад бүх юм тодорхой. За зарим зүйл тохирохгүй байлаа гэхэд тэрийг өөрчлөөд ингээ яриад яваад идэг. Тим гэр бүлүүд илүү доктортой байна. Мэдээж хайр сэтгэл байгаа. Дараа нь энэ бүтэц дотоод зохион байгуулалт байхгүйгаас болол эхний саадууд дээр гэрлэлтүүд маань ингээл хагаралт хүрээд ингээд унтраад байна л та ер. Одоо хин ч бодсон хүн өөрийнхөө хүүхдийг загнахтаа нэг юм боддгоо штэ. Зүгээр ингээд загнаждаг, зэмлждэг болохгүй гэд юм бодохгүй хэлждэг. Харин дахин гэрлэж байгаа өөр хүний хүүхэд гэж бодохоор бас нэг юм бодно. Тухайн хүүхэд ч гэсэн жинхэнэ яг манай аавч биш, яг манай ээж ч биш гэсэн юм сэтгэл зүйтэй хандах бах. Энийг одоо яаж зохицуулах болов? Тэгээд энэ талаар бас би 12 онд бас судалгаа хийжсэн. Дагвар
дагвар хүүхэд ба хойд эцэг гэхийн харилцаа гэдэг. Тэгээд энэ дээр болохоор яг шин аав ээжтэйгээ хүүхдүүд бол эхлээд танилцж байгаа. За танилцсны дараа хэсэг хугацаанд ингээл нэг удаа кино үзүүлээл те, нэг удаа тоглоол, хоол моол идэл тэгэл шууд дунд орчдөг. Гэтэл энийг бол аюу системтэй хэрэгтэй юм байна. За яах ёстой вэ гэхээр эхлээд танилцсан дараа нэг таньдаг ах ихч болно. За энэ харилцаа бол нэг 6-аас 1 жил орчим ч юм уу. За тэгээ таньдаг ах ихч нь яадаг вэ гэхээр тухайн хүүхдийг чин сэтгэлээсээ дэмждэг. Хичээл нь яаж ийн? Энийг аваад өгөх үү? Энэ нь болж гин үү гэд иймэрхүү нэг юм итгэл, энэ хүн бол надад сайныг хүсэх юм байна. Энэ хүнд итгэж болох юм болов уу? Энэ хүн хэр намайг гэхгүй гэсэн энэ хүүхд муу сайн хүнийг ялгадаг шүү дээ. Тэр ингээ хугацааг нь өгөөд за гэр бүлд орсны дараа эхний нэг за 2-3 жил ч юм уу ер нь төрсэн ээж, төрсэн аав нь хүүхдүүдээ сахилгажуулах. Хойд аав юм уу хойд ээж нь ерөөхдөө дэмжих байр суурин дээр байжгаад за тэгэд улам дотносоод ирнэ те. Тэр чинь биологийн аав ээж хойд бүгдээрээ ингээд нэг багц болоод ирэхин цагт багаар ингээд одоо аав нь те одоо ах нь төрс аав биш ингээд чамд ийм байгаасэй гэж хүссэн болохоор ингэж хэлж байгаамаа. Чи намайг ойлгож байгаа болов уу? Ээж нь бас хэлсэн тийм ээ гэд ингээд багаар юм хүмүүжүүлэх процессыг урсгаж оруулж ирэх юм бол хүүхэд тэрийг хүлээж авдаг. Тэгэхгүй өөрт нь итгээгүй, өөр нь яг хинчин те дахиад явчих уу юм уу, гүй юм уу мэддэхгүй байж хахад хичээлээ гэж ямар амар орой утас үздэй, утасаа болооч 22 цагаас хойш яагаад ингээ хүүхдүүдэд утас үзүүлээд байгаа юм бэ гэл ингээл дүрм журм тогтоогол эхлэнгүүт чи миний аав биш үү ч үгүй да. Чи ямар миний ээж юм уу гэтээ ингээ эсрэг гүцэх те зөрүүдлэх юм гаргадаг. Тэгтээ одоо энэ хүний хүүхэд нөгөө хүрэн бөөртэй гэдэг айгүйх яриа байдаг те. Тэгэхээр ямар ч хүүхэд өөрийнхөө яг биологийн төрсэн аав ээжийг хамгийн сайн гэж боддог. За тэгсэн чинь нэг шинэ хүн хүрээд ирлээ. Тэгээд биологийн аав ээж нь бүр салаа явцсан эсвэл нас барсан ч юм уу те. Тэгэнгүүт өөр нэг шинэ хүн орон зайг нь эзлээд ороод ирэхээр тэр хүүхдийн дотор маш их том зөрчил болдог. Ямар зөрчил вэ гэхээр төрсэн ээж юм уу төрсэн аавтайгаа дахиж амьдрах боломжгүй болж байгаа юм байна л та гэсэн ийм гашуудл дотор нь байдаг. Тэгээд за шинэ ээжтэйгээ ингээд дотносох тэгэнгүүт өөрийнхөө ээжээс урвж байгаа юм шиг. Би энэ ихчэд сайн хандчих юм бол миний ээж гомдно гэсэн ийм нөгөө сэтгэлийн зөрчил дотоодд нь явагдчихэйдэг. Тийм болохоор ингээд дургуутдаг. Гэтэл энийг нь нөгөө шинээр орж ирээд хөөх юм гэж хайрлаж байгаа ээжүүд аюу хүн дээр тусгаж аваад ингээд зөвлөгөөн дээр ярьдаг л та би ингээд хүний муу ганц хүү гэл амар өрөвдөл хайрлангууд юус над руу ирдгүү. Аваа гэл гүгөө явчихдаг. Би бол өстө бүхнээ зориулдаг гэл ингээд ярьдаг. Гэтэл хүүхэд ихний 3-5 жил зөвхөн төрсэн ээжээсээ төрсэн ааваасаа заавар чиглүүлэг авах нь хэвээ. Хүн төрсөндөө маш их итгэдэг. Гэтэл тэр хүүхдийн итгэлийг олоход маш бага хугацаа биш те. Нилээдгүй хугацаа. Зарим судалгаан дээр 3-5 жил, 7 жил ч гэж байдаг. Тэгээд үнэхээр хайрлаад байвал хүүхэд мэдэрдэг те. Тэгэхээр яг энэ нөгөө хүүхдэд дасах, өөрт нь итгэх, өөрөөс нь асуух энэ бүх процесс чинь хугацаа ордог. Тэгээд та муу байна гэсэн үг биш. Тэр хүүхэд төрлөх инстинктээрээ энэ зөрчлийн улмаас л таныг түлхээд байгаа. Тэгээ шинэ орчин нөхцөл, энэ шинэ байдалд ингээ эсэргүүцэл илэрхийлдэг. Таалагдахгүй, шинэ юм дурггүй байна. Нэг шинэ хүн ороод ирлээ гэдэг. Энэ механизмуудыг ойлгох юм бол тэр хүүхдийг энэ надад дурггүй биш, ингэж байгаа юм байна гэд ойлгох нь хүлээцтэй хандах юм хэрэгтэй юм байна тий. 3 жил 5 жил өнгөрнө гэдэг бол зүй ёсны хэрэг юм аа. Түүнээс биш та би муу болохоор энэ хүүхэд надаас төлөд байгаа гэж биш юм байна. Одоо дахин гэрэлж байгаа эмэгтэй эрэгтэй хүмүүс хүүхэдтэй салсан бол өөрөөсөө илүү хамгийн түрүүнд хүүхдээ яах бол гэж бодож байгаа болов уу гэж бодоод байдгийн. Тэгээд за ингээд одоо өөр хүнтэй суух боллоо. Хэлэхдээ за ингээд шууд аава гэж дуудаарай, шууд ээжээ гэж дуудаарай гэж хэлэх ёсгүй байх нь шүү дээ. Тэгэхгүй тэр хүүхдүүд бол маш том цохилт болох нь байна. Өөрөөрөө бодоол уг нь ингэж дуудаж байгаа нь гэр бүлийнхээ халуун дулаан уур амьсгалд нөлөөтэй гэж итгэж хүүхдэд хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр үгүй байх нь. Одоо тэр хүүхд ийм их юм дотроо тээгээд шинэ өөрчлөлтөнд дуртай дургүй хандаад тэгээ яалтчгүй аав нээж нэг хүн давлаа ороод ирсэн болохоор захирагтаас өөр аргагүй. Гэхдээ дотооддоо ийм байгаад ддэг тий. Тэгэхээр хүүхдэд ингээ аяндаа тасах. За би энэ хүний хажууд байгаад байвал болох юм байна гэсэн юм тухтай
тэр орчныг бүрдүүлэх. Тэгэхээр гадны судалгаануудыг, туршлагуудыг харахаар эхэндээ бол танилцд юм билээ. Үе танилцаал, хоол моол идэл яваал. Тэгэл тэр ахаа энэ ихчээ гэж дуудаал тий. Тэгэл ер нь нэг юм баг багаар уулзаал хаяа хамт тий пикник хийх, хамт салхинд гарах гэх мэт ингээд хоёр талын хүүхдүүдээ ч гэсэн ингээд танилцуулаад, тоглуулад ингээд дасгаад байдаг байгаа байхгүй. Тэгээд одоо энэ ах нь ингээ амьдрал ямар санагдах вэ гэд ингээ хүүхдтэй бэлдээ. Тэгээд чи заавал аав гэж дуудах хэрэггүй. Тэгээд тэр ахаа гэж дуудаж болно. Хэрвээ хүсвэл ингэж дуудаж болно гэд. Тэгээд ер нь хамгийн хэцүү нас гэх юм бол одоо 10-аас 14 насны одоо өсвөрийн хамгийн хөдөлгөөнтэй шилжилтийн үеийн хүүхэд шинэ аав ээжигээ одоо хүлээж авахд хамгийн их атармаатай байна гэд. Одоо судалгаач гаргаж ийн өдөр тутмын амьдралд ч бас энэ бас харагдаж байна. Тэгэхээр хэрвээ суурь судалгаанаас бол тий 10 жилээс дээш гэр бүл салж байгаа бол 1-2 хүүхэдтэйгээ дунджаар тэгээ яг өсвөр насны дээрээ таарад байгаа. Тэ тэгэхээр энийг бол эцэг эхчүүд айгүй бодоод айгүй уужин байгаад ер нь бол адраматан байна. Би их төвчээр орох юм байна. Ер нь аяндаа л ингэх юм байна. Гэсэн юм хүлээлттэй айгүй юм хол сунгаж тавих юм бол урам хугарахгүй. Тийм байна. Хойд ээж, хойд аав гэд хэлэхээр л ер нь нэг юм хамгийн түрүүнд л жоохон сөрөг бодол төрдөг. Нийгэмд гарч байгаа жишээнүүдийг анзаараад байхад ч гэсэн нэрэл бас шууд итгэж болохооргүй юм сонсогдоод байдаг штэ. Энэ нь яг хойд ээж болох гэж байгаа, хойд аав болох гэж байгаа, дахин гэрлэж байгаа эмэгтэй эрэгтэйчүүдийн хувьд сэтгэл зүйд хэр дарамттай байдаг бол одоо хойд аав болгон уг нь хойд ээж болгон муу биш шүү дээ. Амьдралын ирэхээр одоо эхний амьдрал дээр алдъя гэж мэдээж алдаагүй гэж таараа. Ямар нэгэн болохгүй байсан шалтгаан болоо салаад хоёр дахь амьдралыг дахин гэрэлтэд үүсгэж байгаа. Мэдээж одоо хүний хойд болно гэд төлөвлөд болдог хүн байхгүй. Гэхдээ амьдралд яг ийм юм ирдэг. Тэгэхээр нөгөө хойд гэдэг шошго өөрөө тий айгүй юм сөрөг шошго байгаад байна л та тий. Гэтэл бас энэ тэнд их яригддаг штеп. Яг үнэндээ төрсөн ааваас нь илүү төрсөн ээжээс нь илүү хайрлж нандинж өсгсөн бараг төрсөн ээжигээ ч тий мэдхгүй байхад тэр эрхээс илүү хайраар хайрлсан тийм түүхүүд маш их байдаг. Тэгэхээр энэ сөрөг нэр сөрөг шошго байгаа ч гэсэн тий яг та ямар ээж байж чадхаар байна. Тийм олон сайхан амьдралын түүхүүдийг бас сонссон бахаа гэж би бодож байна. Тэгээ ийм сайхан одоо би жишээ нь одоо хойд автах амьдардаг. Тэгээд ааваараа маш их бахархдаг. Бидний юугаарч дутаахгүй нөмөр нөөлөг түшиг байсан тий. Тэгээд төрсөн ааваасаа мэдэрж байгаагүй тэр их хайрыг би одоо аавсаа ингээ авдаг тий. Тэгэхээр амьдралд ийм олон сайхан хойд гэсэн нэрийг зүүсэн хэрнээ бидэнд хайрыг, хангамжийг, аюулгүй байдлыг тэгээ хан хэрэм шиг энэ түшгийг өгсөн хүмүүс бас байдгаа. Тэгэхээр ерөөсөө нийгэмд хандж байгаа хандлагыг тэр чигт нүүр дээрээ хүлээж авч миний ирээдүй энэ сонсож байгаа муу жишээ шиг байна гэж бодож бас болохгүй нэ. Одоо нэгэнт дахин гэрлэлтийн талаар бодож байгаа хүмүүст зориулсан өнөөдрийн одоо таны өгч байгаа зөвлөгөө бит хоёр ярилцж байгаа сэдв учраас үнэхээр сонирхож байгаа ийм байдалд амьдралын ирэхээр орсон байгаа хүмүүсийн хүртэл сонсоод явж байгаа болов уу гэж найдаж байна. Амьдрал одоо заавартаагаа ирэх биш тийм ээ. Амьдралын шаардлагаар юу ч болж байгаа. Тэгэхээр дахин гэрлэж байгаа одоо энэ хүмүүсийн насны хувьд хэр зэрэг байгаад байна. Бас сэтгэл зүйчдийн хувьд та нарын хувьд өгч байгаа зөвлөгөөн дээр нэгэнт амьдралдаа ингээд салсан болвол дахин гэрлэх ер нь хэрэгтэйдээ хэрэггүйдээ гэсэн зөвлөгөө өгдөг юм болов уу? Бид нар бол одоо чи гэрэлтэй одоо чи салч юм уу тийм зөвлөгөө мэдээж өгөхгүй. Тухайн хүн өөрөө шийдвэрээ гаргаж байгаа. Харин яаж одоо доктортой халуун дулаан гэр бүлийг үүсгэх вэ гэдэг дээр л ер нь хамтарч ажилладаг. За тэгээд олон жил бас ганцаараа ингээ хүүхдээ өсгөө явж байгаа мундаг аав нар байна, ээж нар байна. За тэр хүмүүс нэг тодорхой төвшөнд хүрээд одоо хойд ээжийн, хойд аавын нүүр үзүүлээд яахав дээч гэдэг хүмүүс байна. За тэгээд хүүхдүүд нь өсөж үндийгээд одоо нэг амьдрий даач гэж байгаа хүмүүс байгаа. Тэгэхээр яг тэр цэгүүд дээрээ би одоо юун дээр ажиллах вэ? Одоо олон жил ингээ ганц бие явцсан хүний хувьд бол нөгөө бие дааж амьдраас сурцсан бүх шийдвэрээ ганцаараа гаргадаг. Амьдрал нь тогтцсон. Тийм байдаг. Тэгээ шинэ хүн ингээ ороод ирэхээр нөгөө хүн ч гэсэн бас өөр юм гэсэн юм ертөнцтэй. Тэгэхээр ийм амьдралын хувьд ийм тогтвортой байдаг боловч нөгөө ойлголцох буулт хийх ер нь нэг юм ганцаараа удахаараа нэг юм жоохон жожиг болдог гэдэг шүү дээ. Тэгэхээр өөрөө ганцаараа шийдвэр гаргаад сурцсан бол нөгөө хүндээ хэлэхгүй шийдээд мэдхгүй явцсан байдаг. Яг өөрөө өөрийнхөө ингээ жоохон тулаад
ингээд байх сандлага ажиглагддаг. Тэгэхээр уян хатан байх, нэгэндээ бууж өгөх, хамтар шийдвэрээ гаргах энэ зүйл дээрээ дахиад жоохон ажиллах шаардлагатай. Тэгээ удаан ганцаараа явчихарч хүмүүс нэг юм төсөрчдөг тий. Тэрийгээ бас анхаарах хэрэгтэй. Одоо анхны гэрлэлтэнд олон улсад нэг тийм юм бас сонсогдоод идэг. Манайд юм байдгийн үгүй юу сайн мэдэхгүй байна. Гэрээ хийж гэрлдэг. Энэ анхны гэрлэл зүгээр л гэрлэхэд энэ бол нэг хэвийн үзэгдэл юм шиг. Бүр дахин гэрлэлтийн хувьд түрүүн таны хэлсэнчлэн яг ингээд өөр соёлтой хоёр компани нийлж байгаа, нэгдэж байгаа юм шиг гэсэн чинь надад ингээд донк гэлэг оройр орж байгаа байхгүй юу. Тэгэхээр хоёр дахь гэрлэлт бол дахин гэрлэлт бол төлөвлөгөөтэй гэсэн чинь тэгэхээр энэ гэрээний хувьд асуудал сөхөж ийм гэрээ хийдэг юм бол ер нь ямар хөө байвал зүгээр байдаг бол би одоо гэрээ хийсэн хүнтэй одоогоор тааралдаагүй л байна. Гэхдээ ер нь дотоод зохион байгуулалтаа аягүй сайн ярих хэрэгтэй. Одоо тэр тий эхнэр нөхөр хоёр талаас орчноос сууж байгаа. Тэгээ хоёр талд нэг юм дүрмтэй ааштай оройд хідэн цагт унтдаг, тгийж хоол хоёддаг, өглөөд хідэд босдог гэх тий энэ дүрмүүдээ аягүй сайн ярих. За тэгээд гэрээний хувьд бол одоо санхүү аягүй чухал орж ирнэ. Ингээд хүн төрсөн хүүхдтэй өв үлдэх хандлагатай штэ. Тэгэхээр ингээ хоёр талаас хөрөнгөтэй нийлж байгаа магадгүй. За тэгэх юм бол хоёр талаас хүүхдтэй байлаа гэхэд хүнд нь юу авах юм, яах юм гэдгээ анханасаа тодорхой байвал айгүй зүгээр. Ер нь их ярьдаггүй. Нөгөө монголчууд маань их ингээл яриад юмаа шийдэх соёл их бага шүү дээ. Тэгэхээр ингээд нэг юм зүн совингоор хүн гомдчихгүй гэж боддог тийм ээ. Энэ одоо намайг юу гэж бодох бол мөнгө төгрөг ярихаар надад итгэхгүй байгаа юм бах та гэж тэгдэг. Гэтэл би ер нь нэг ийм хүлээлттэй байгаа. Ер нь ингээ хүүхдээ ингэхүү чи энэ тал дээр ер нь ямар үзэл бодолтой байдаг вэ гэх те. Нэг нөгөө чөлөөтэй яриад хоёлоо одоо хамт амьдруул одоо энэ хашаа байшингаа яах уу те. Машин тэргээ яах уу. Ер нь чи ямар өвийг хүнд үлдээ гэж боддیں۔ За тус-тустай мэдээж данстай байгаа. Тэгэхээр одоо том шийдвэрүүдээ яаж гаргах юм? Дундаа нэг данстай байх юм уу? Тэгээ хамтын дансаа яаж хийх юм гэд ер нь ингээд зургуудаа айгүй гоё тодорхой ярьчвал маш олон зөрчлөөс хамгаалдаг. Тэгээд одоо X тэнгүүд одоо нийтлэг асуудал юу вэ гэхээр за нэг ихнэр хүүхдийнхээ асуудлаар X-тэйгээ уулзах хэрэг гарлаа. Тэгэнгүүт нөхөртөө хэлэхгүй байна уу гэд X-тэйгээ яриад хүүхдтэйгээ яриад энэ үхэнд ингээ уулзлуулаа явчихдаг. Тэгэнгүүт одоогийн байгаа хамтрагч нь мэдээд та нар хизээ уулзсан тий. Юу болсон? Надаа хэлээгүй юм уу гэд ингээд үл ойлголцол энэ бас айгүй том асуудал авчирдаг. Тэгэхээр энэ журмаа бас айгүй гой дарааллуулаа гаргachвал зүгээр байдаг. За жишээлбэл би одоо тэгээ өнгөрсөн хугацаанд байсан X-тэйгээ ганц шалтгаанаар уулзсан. Тэр нь мэдээж хүүхд. За тэгээ хэрвээ уулзахаар болвол би эхлээд чамтаа ярина. Тэгээ хэлэхчүү те цаагуураас имерхүү уулзаал мөнгө төгрөг өгөлцөөл авалцаал те ингээд үл ойлголцол асуудал үүсдэг. За уулзахдаа би эхлээд чамтаа яриад тим юмар ингээд одоо уулзах гээд байна гэд хамт очиж болно те. Эсвэл иймэрхүү байдлаар юу нээлттэй одоогийн харилцаагаа хамгаалсан тийм байдлаар яриа тохирох хэрэгтэй. Систем нь уулзж байгаа процесс нь ил тод нээлттэй. Хардах сэрдэх юм уу үлдээхгүйгээр тэгээд уулзах юм бол одоо манай X залгаж гин ийм болсон байна. Энийг яах вэ? Энийг ингэ шийдэе гэж бодож байна гэд ханаасаа асуугаад шийдээд уулзах юм бол зөрчил айгүй баг гардаг. Энийг бас нэг яриаггүй шууд явцсан. Тэгэл нэг мэдсэн чинь ингээд уулзаад яриад ингэхээр чи тэр их нэртэйгээ яагаад эндээ уулзцیں۔ Надаа яагаад хэлээгүй. Хоёр машин дотор юу хийсэн ч гэдэг юм. Ийм нэг ингээл үл ойлголцлын асуудал нэмэгдээд идэг. Түгээмэл зөрчил гарч байгаа зөвлөгөө авч байгаа сэдвүүд энэ байна. За өөр хүмүүсийн хандж байгаа ямар асуудал байх вэ? За эхэндээ бол аль болох энийг ярилцъя гэдэг баг. Гэхдээ жижиг хэрнээ асуудал үүсгээд байдаг юм байна уу? Одоо яг ялангуяа ингээд захын дүүргүүдэд ингээд зөвлөгөө өгөөд хамтын ажиллагааны хүрээнд явж байхад одоо сүүлийн үед бол хүүхэд гэрээсээ ингэж тэгээ завсардах одоо гадуур тэнэх гэрээс дайжих ийм юм их болоод байна л та. Тэгээ ингээд асуухлаар яг ээж нь шинэ автаа болж байгаа ч гэдэм юм. Тэгээд тэр одоо автаасаа ойлголцож чадахгүй. Гэртээ байх тухгүй болцсон. Нэг хүн ирээ суудсан тэг гэрт нь. Тэгээл нөгөө хөдөлгөөнтэй үеийн таарсан. Тэгээ гараал тинээл найзуудтайгаа ингээл нөгөө эртэлтэй хүүхдүүдтэй нийлэл хулгай хийх ч гэдэм юм. Тэгэхээр ингээд яг шинэ гишүүн гэр бүлд орж ирэх энэ процессыг анханаас нь их бодлогын чанартай хиймээр байгаа. Тийм байна. Танилцуулаад, найзлуулаад тий. Тэгээд одоо хойд аав нь орж ирлээ гэхэд хүүхдүүдтэйгээ хамт тоглоулдаг, хамт зөвхөн тэд нар хамт бужигнаад нэг юм хийдэг, барилддаг ч байт юм уу. Үзэр үйлчлэгээ үздэг ч байт юм уу. Ингээ ээж заавал холбогч гүүр болоод ах хэрэггүй.
Яг тэд нар ингээд дангаараа харилцааг хийх. Тим юмыг ингээ аягүй сайн гаргаж өгөх. Тэгэхгүй болохоор ингээ хүүхд тавгүй, тэгээ өсвөр наснд таарна, тэгээд гэрээс дайчих. Энэ асуудал бас аягүй их болоод байна. Тэгэхээр чин дахин гэрлэе гэж төлөвлөж байгаа хоёр уулзаж явж байгаад харь сэтгэлийн холбоотой болчоод яг суух дээрээ тулахаар хүүхдүүдэд танилцуулснаас болоод ийм асуудал үүсэж тах нь. Өмнө нь уулзуулж ээж, танилцуулж ээж, нөгөө ахаа ихчээ дээр хүрэгжээж нийлүүлэхгүй бол нэрээ ячж утсан гів гинтгэл хүүхд байтхаа том хүртэл нэг танихгүй үгийн доороо дээр л бахан гаргаад байвал тухайлдагдтал юм байна л да. За одоо түрүүн та нэг цохос яг дурдаад өнгөрсөн шүү дээ. Яг би энэ хүнтэй сууна гэдгээ жинхнээсээ шийдвэр гаргасан уу? Эсвэл нэгийг нөгөөгөр мартаж өөрийгөө сатаар уулах гэснээс болоод суух гээд байна уу гэдгээ жишээ татаж та тайлбарлаж болох уу? Ингэж бодогдоод байвал энэ таны хайр сэтгэл яах? Ингэж бодогдоод байвал түр азн уу яасан юм бэ? Дахиж бодвол ямар вэ? Тэгээд нэг судалгаан дээр бас тийм байсан л да. Ер нь хоёр дахь гэрлэлт айгүй амжилт муутай байхад байна гэсэн судалгаа байлээ. Яагаад гэдгсэн чи яг эхний гэрлэлтийн дараах ганцаардл хямрал байгаа. Иннээсээ болоод тэр сэтгэлийн хоос ойрон зай, тэр ачаалал, тэр нийгмийн дарамт шахалтж байдаг юм ах дүүс. Иннээсээ болоод хин нэг ялс орлуулах, өөрийг нь ойлгож байгаа, өөртөө хамт байж болох үс хин нэг яаран сонгох. Ийм зүйл хоёр дахь гэрлэлтэнд их тохиолдоод байгаа болохоор баг анхны гэрлэлтээс ч илүү амжилт муутай байна гэсэн олон улсын судалгааг бас уншиж байсан. Тэгээд тэнд болохоор ямар процесс явагдаад байгаа вэ гэхээр яг юунаас болоод би салчив, би одоо яг ямар байдалтай байна, энэ хүнтэй би яагаад нийлчихв гэдэг дээр ямар ч одоо ойлголт байхгүй. Яг л сэтгэлийн хоосон цагаа хин нэгнэр дүүргээл нөө өвчин намдагч уугаал явж байгаа юм шиг явхаараа яг амьдраад ирэнгүүт нөгөө нь өөр болж идэг. Жишээлбэл өмнөх амьдралдаа маш их ачаа үрж исэн юм бихтэй. Бүх амьдралаа ингээл нөхрийн хурдуур ордогч байд юм уу, уудагч байд юм уу. Тэгээ хийж агаад дараагийн одоо хүнээ ингээд сонгохоор илүү их одоо арчаатай өөрийг нь аваа явчихаар хүнийг сонгочдөг. За энэ одоо л би нэг сайхан амархан дээ гэд бүр илүү хоошоо суугаад нөгөө хүн нь баг ингээд 100% ачаагаа үрээд тэгээ өмнөх хүн айгүй муухай шимэгч хүн байсан. Би одоо болстой тэгж амьдрахгүй гэд уул нь болгосон харьцаа чи ингээд тэнцүү 50 50 60 40 70 30 гэд ингээд нөгөө савлж идэг штэ амьдралын химнэлээсээ болоод тэгээ бүр ингээд хоошоо гидээгээд нэг юм оролцохгүй. Тэгэхээр нөгөө өмнөх амьдралаас авсан шархаа дараагийн хүнээрээ ингэж идгээлэх гээд өмнөх хүндээ гаргаж чадаагүй уур гаргаж чадаагүй тэр бүх зориултыг нөгөө хүнээс одоо ингээ авахыг амсахыг хүлээх. За хайр халамж дутуу байсан бол дараагийн хүнтэйгээ хитэх зууралтах. Тэ чи надад хайртай юу? Тийм бол одоо ингээ хэл. Надад хайртай бол түүлтэг гэл. За ирчүүд яаж юм гэхээр энэ л эмхтэй намайг нэг одоо үглэхгүй дуулахгүй шүүмжлэхгүй байгаагаар минь хүлээж авах чих амар байх юм байна да гэд ингээ бодоод өмнөх ихнэр нь болохоор олоол ирнэ амьдралынхаа төлөө хичээгэл зүтгээл ингээл бүтээгээл босгоол те эренгүүт ерөөсө дэмждэггүй тэрийг нь үнэлдэггүй оошоодгүй дандаа л болохгүй байгаа юм шүүмжилж идэг те арчаагүй инээ тэрээ гэл доромжилж идэг ийм одоо залуу дараагийн үнтэй ингээ суухаараа энэ л яг болох байх гэж суучдаг гэтэл эмэгтэйл хүн болсон өглөн дуулна тэгэхээр дахиад тийм шинж тэмдэг жоох ажигладагтаа л эхлэнгүүт ер нь нэг юм утсаа авахсан зурагт харсан өөрийнхөө ажлыг хийснийг юм тусгаар хүүтэн хүндийч юм шиг гатнаас нь харахад мэдрэмжгүй юм шиг те нэг юм агууд ороод нэг өөрийгөө хамгаалс гээд нэг юм төвийг сагсан болоод хувирчдаг. Тэгэхээр яагаад ингэж вэ гэд өөрийнхөө юм байгааг ч бас нэг ухамсарлахгүй би ер нь юм байгаад байна шүү ч гэдгийг нэг анзаардаггүй. Тэгэхээр ер нь бол би яагаад энэ хүн рүү тэмүүлээд байна эндээс би юу олж авч байгаа? Би тайтгарч байгаа юм уу? Одоо өвчин намдаагаад байгаа юм уу? Би урт хугацаанд энэ хүнтэй ингээм амьдралаа зургалж чадж гин үү гэж өөрөөсөө асуух хэрэгтэй. Дараа одоо би яг энэ хүнтэй 10 жил яг энэ чигтээ ингээм амьдраад явбал болохоор байна уу? Би чадхаар байна уу? Хүүхдүүд маань энэ хүнд ямар байгаад байна? Тэгээд хамгийн гол зүйл нь бас бит хоёрын үнэт зүйл тий амьдралын зорилго өөрхөө чухалчилж байгаа зүйлүүд маань нийцж гин үү? Таарж гин үү? Одоо X-тэйгээ хэр зэрэг харилцаатай байхыг, хэр зэрэг үнэнч байдлыг шаарддаг. Энэ болгон маань яг нийцж гин үү? Нэг тавцсан дээр байна уу? Тэгээ итгэж байна уу? Энэ хүнтэй үргэлжлүүлж чадж гин үү? Гэт өөртөөгөө л маш их сайн ажиллаад олон жилийн хүнтэйгээ төсөөлж чадж гин үү? Эсвэл тэгээ яг асуухаар хүн хэлдэг аахгүй мэдгүй. Би яг амьдраад байгаа хэрнээ энэ хүн ингээл ирсэн шигээ нэг л өдөр явчих واخ.
Яад чи бэлтгэлтэй бид шүү дээ. Гэт ингээд тийм зураглал байхгүй жиж тэр хүний гэртээ аваад ирсэн. Гэтэл тийм ихтгэл төрөөгүй байж ич ингээд дараагийн харилцаа ингээд явж байгаа гэсэн. Тэгэхээр ер нь бол нэлээд сайн болцож бие бинийгээ таньж явах хэрэгтэй. Алдаа туршлага суулгадгүй билүү нэг юм өгүүлбэр байжсэн ш. Тэгэхээр сая таны хэлсэн судалгаа бас сонирхолтой санагдчихэв. Уг нь дахин гэрлэлт чинь өмнө нь алдаа гаргаад болохгүй болоод тэгсэн юм байна. Дараагийн удаа энэ алдаагаа давтахгүй дээ гэж бодоод илүү бат бөх баймаар. Гэтэл бас үгүй байна. Ер нь л өмнөх алдаагаа дараагийн амьдрал дээр авчрах хандлагатай байдаг. Өмнө нь ямар хүнтэй суусан яг л тэр хүнтэйгээ зууралдаал өмнөх алдаагаа тавтаал дахиж яг л өмнөх шиг амьдралыг бий болгоод идэг. Тэхийн тулд л юу яриад идэг вэ гэхээр эхний гэрлэлтэд боловсруул. Юу нь зөв байсан, юу нь буруу байсан. Би юугаа засах ёстой юм. Өмнөх шиг амьдрахыг хийж хүсэхгүй байгаа. Тэгэхээр би дараагийн амьдралаа доктортой тайван халуун дулаан сайхан гэр бүлийг би хүүхдүүдтэй өгөхийн тулд би ямар байх ёстой, би юугаа хөгжүүлэх ёстой, би ямар шарх авцсан, юугаа итгэх ёстой. Нөө итгэл алдсан юмнаас бол би дараагийн хүний хардаас ирдээд байх юм уу? Эсвэл ингээл айгүй химлээд явуулсан бол би тэгвэл яаж одоо энэ хань хичээлтэйгээ зүг харьцдаг болох вэ? Гэт энэ дээрээ нөгөө ажиллаад байгаа хүн өөрийгөө ажиглаад байдаг. Тэгээ тэр өнгөрсөнд амьдрсан тэр батааг тэр цэцгийг тавьж явуулах тий баяртай. Би одоо өнгөрсөнд гаргаж ирсэн тэр зан характер алдаагаа өнөөдрийн амьдралд би хийхгүй. Би арай өөр, арай дээр амьдрах гал ингэ явж байгаа тий. Тэгэхээр энэ хүн бол өөр. Тэгээд ер нь нэг ийм хүн байгаасаа гэсэн зураглалаараа их учраад идэм шиг. Гэтэл нөгөө нь яг тэр зурганд байдаг ч гэсэн сөрөгтлүүд нь гараад ирэхээр урам ухралт явагдаад. Гэтэл яг тэр чинь бүхэл хүн сайн талтай, муу талтай, тийм ч сайн хүн гэж байхгүй гэдэг шиг тий. Тэр ч гэсэн бас хүн байхгүй юу. Хичнээн олон сайхан чанартай ч гэсэн бас л алдаа дутагдaltaй. Тэгэд би өөрөө ч бид бүгдээрээ л алдаатай байдаг шиг айгүй юм бодтой хүлээлт тавиад тэр хүнийг байгаагаар нь олж хараад би энэ алдааг нь төвчээд явж чадах уу? За энийг нь би ингэж явж чадах юм байна. Энэ дээр ингэж сайн нийлж байгаа юм чинь их юм байна гэд айгүй бодтойгоор дэнсэлж. Тэгээд ер нь уурлахтаа яаж одоо зүү ханаас сонгох уу гэдээс хүмүүс асуугаад байдаг. Тэгээ би хэлтий. Ер нь уурлахтаа яаж уураа гаргаж чинь те. Ингээ хүчрхий хилэл эсвэл ойролж чарлаал янз бүрийн байдлаар юм токсик илэрхийлж гин үү, илүү их сонсож чадж гин үү, яаж гин. За өөрөө хүүхдгүй ирнэ хүүхдтэй үнтэй суух гэж бол ер нь хүүхдэд илэгтэй хүн юм уу? Ямар хүн юм? За санхүүгийн хувьд одоо сахилга бат хэр байдیں۔ Маш их үр ширтэй хүн байх ч юм уу. За тэгээд ямар нэгэн донтолт байна уу гэд ингээ юмнуудыг аягүй сайн хараад яриад яг ингээ таныг ус хүндэлж гин үү? Чиний хувьд юу хамгийн чухал байна? Яг тэрний чи энэ хүн хаана байна? Гэ тэр хүний яг бодтойр нь таних. За хүнд үед яаж шийдвэр гаргаж байна? Айгүйх баярлж байгаа үедээ яаж илэрхийлж байна? За хардуулах процесс тий хардах юм санамсаргүй тохиолдолд хардаж байна уу? Итгэл өгч байна уу? Гэ тэр хүний яг л байгаагаар нь таних. Ийм дүр бүтээгээ дурлж тий дүр бүтээх биш яг л байгаагаар нь таних. Хосын харилцаанд чинь эхний 3 жил гэдэг үл 5 жил ч угаасаа нэг хинхнийхээ мууг нь олж харддаггүй нэг дэврүүн сохорсон дурлсан үе байдаг гэж ярьдаг штеп. Тэгэхээр дахин гэрлэлтийн хувьд бол энэ хугацааг бол бүр яаж хийж байгаа л өнгөрөх ёстой юм шиг бодогдчихэв. Ер нь дахин гэрлэгч нар чи их хашир байгаа штеп. Яг 18 чи гүхгүй байгаа. Татагтаад байгаа юм ухамсар нь ажиллаад ингээ хаалттай байгаад ддэг тий. Айгу таалагтаа сэтгэлэн тэмүүлээд байгаа юм нэ ингээ толгоор ингээ ажиллаж идэг. Тэгэхээр энэ бас давуу тал болж байгаа. Яг энийгээ балансжуулах хэрэгтэй. Тэгэхгүй ингээд амар сэтгэл зүрхнээс хайраа ингээ илэрхийлэхгүй үл итгэл чимээгүй ингээд нөгөө өөрийгөө хисан дотор ингээ суулгаад байх бас хандлагатай. Тэгэхээр ер нь ингээ хоёр талтай тий. Бас хит их ингээ болгоомжлоод нөгөө мэдрэмжээ нөгөө хайрлаж байгаа сэтгэлээ ингээ дараад. Муухагаар хэлвэл муу санаалаа ажиглаад ах нь чи яах бол гээл. Тэгэл хитрхи их одоо нөгөө зохион байгуулалт амьдралаа бодоод ах юм бол тэр систем чи юм дүрм журм хүүтэн хүндийн болчихно. За тэгээд сэтгэлээрээ гэл намраад байвал тийм чи ямар зохион байгуултгүй те хоёр талын зохион байгууллага нийлээл тийм дүрм журм тогтоохгүй бол юу болох вэ? Эмх замраагүй байдал үл ойлголцол болно. Тэгэхээр хоёр талын бүлэг хүмүүсийн нэгдэлд заавал зохион байгуулалт орно. Хайр бол эхлүүлдэг. Харин тэр хайрыг тогтвортой үргэлжлүүлдэг юм нь зохион байгуулалт. Тэгжиж энэ гэр бүл яг нөгөө зорилготой хүрч байгаа үр дүн гараад.
хоёр дахин гэрлэж байгаа хүмүүс сэтгэл зүйн хувьд хэрвээ бүтлгүүтвэл яана гэсэн бодол анхны гэрлэлтээс бүр хэд дахин давуу төгшүүртэй байх бах. Ямар нэгэн ноцтой байдал илрээгүй ч гэсэн бодолцож байгаа үед бол тэгж бодог чинь. За хүн анхны амьдралдаа алдаж болно гэл одоо өмөр хүмүүс байна. Гэтэл дахиад энэ хоёр дахь амьдрал маань дахин гэрлэлт маань бүтэхгүй болчвол яана гэсэн эрсдэл бодол ер нь хэр нөлөө үзүүлэх вэ? Ер нь ихэнх хүмүүс яг л ийм бодолтой байдаг. Тэгээ би одоо дахиж алдах эрх байхгүй шүү дээ гэсэн бодлоор л ингээл асуудалд ханддаг. Ер нь энэ их айдас, энэ их болгоомжлол би одоо дахиад алдах эрх байхгүй, хүүхдүүдэд дахиж ингэмээргүй байна гэсэн энэ их хүсэл байдаг. Тэгээд өөнийхөө дагуу өөрийгөө бэлдэж байгаа нь их ховрол байдаг л та. Одоо тхийн тулд би яах вэ? Биш ингээ айж явж байгаа л нөгөө таалагдахгүй тохирохгүй хүнтэйг очиж суучдаг. Гэтэл ингээ айгаал болгоомжлол яваад байх биш. Энийгээ яг тактик болох хэрэгтэй. Би одоо дараагийн амьдралаа алдахгүй тулд яах вэ гэдэг бодтой ингээ төлөвлөгөө. Тий. Би тэгэхээр ингэж бэлтжиж би яг бодтой зөв хүн сонгож чадах юм байна. Гэт ингээ айгаад энэ айдас маань ингээ ямар ч ингээ ашиггүй үр дүнгүй ингээ үргэлжлээд байвал хийдэмэл ингээл айдастай. Тэгэл нэг хүнтэй зөрөгтөөш танилцаж чадахгүй, амьдралаа эхлүүлэх гээд байгаа юм мэддэхгүй. Тэгж айж явсараад би сайн хүнийг явуулчлаа. Яах гадаг нь мэддэхгүй би ингэж дүүлгэнсээр агаад ингэцээ гэл ингээл бас ярьж гин. Тэгэхээр яг энэ тал дээр нэг боловсруулалт хийгээл ажиллаад жоохон зориулаад бэлтжиж яг үр дүн гарна. Зөвлөгөө авж байгаа хүмүүсээс эмэгтэйчүүд илүү их зөвлөгөө авж гин үү, эрэгтэйчүүд илүү их зөвлөгөө авж гин үү? Дахин гэрлэлт болохоор сэтгэл зүйн шархны хувьд бол их бага хэмжээгээр аль нь л шархалсан байж таараа да. Мэдээж эмэгтэйчүүд айгүй нээлттэй ихэнх нь ирдэг. Тэгээд хань ижлээ дагуулад ороод ирдэг тий. Хоёулаа хамтдаа суудаг. Тэгээ Монголд нэг тийм бид шүү дээ. Одоо олгоо хагарвч тоогон дотроо тий. Юугаа бусдаас амьдралаа асуух гэдэг өөртөө яриа шийдчих юм гээд тэгдэг. Тэгээд дагаж орж ирээд уулзсны дараа юу болтог вэ гэхээр энэ ер нь их зүгээр юм байна. Ер нь уулзаж ярьж ерөөсө бодож санаж байгаагүй өнцгүүдийг бас ингээд сонсдог юм байна. Ерөөсө хилээгүй тэр нарийн юм чинь гаргаж ирд юм байна. Өстөх баярлаа тий. Ерөөсө энэ үзгийг бодсонгүй. Одоо яг ингэж яваад яг үр дүнд хүрэх үү гэдэг ингээд яг нөгөө алхамаар ганцхан уулзаад бүх юм болохгүй. Хит уулзаад ингээ ярилцаа явахаар ер нь нэг юм нэгдсэн чиглэл ийм байх хэрэгтэй юм байна гэсэн ойлголт бас суудаг. Тэгээд айгүй ингээд сайн хүмүүс байдаг. Амьдралаа босгохгүй бол хоёлаа л ингээл эрвих хэрэг зүтгээд байгаа хэрнээ нөгөө ивэ олоогүй нөгөө мэдлэг хомс байдаг тий. Яг яаж ярих уу яах вэ мэдэхгүй учраас л ингээд айгүй зовоол буруугаар яриад бие бинийгээ шархлуулаад нөгөө нэг жижиг асуудал нь бүр хамаагүй олон асуудал болж нийлж гарч ирээл ингээд бүр асуудал нь дэврээд идэг. Тэгээд осын зөвлөгөөн дээр ороод ирэхээр нөгөө тэнд чинь яг сэтгэл зүйч хүн сууж байгаа. Тэгээ ярьж байгаа зүйлийг нэгтгээд чиглүүлээд хараагүй өнцгүүдийг мэржлийн чиглэлээр чиглүүлж өгдөг. Тэгээ шийдвэрийг нь гаргуулдаг. За энэ чигтээ явал ийм байх юм байна. Энийг ингэх юм байна, ийм болох юм байна. Та хоёр ямар сонголт хиймээр байна? Асуун. Тэгээ өөртөө ярина. За энэ сонголтод хүрэхийн тулд та хоёр юу хийвэл зүгээр вэ? Тэгэхээр эн чи их ажилтаа юм байна. Тэгээд нөгөө бас нэг хөөшлүүлэгч хэлж ирсэн. Ингээл архиугаал ихнэрээ муулаад байгаа найзуудаа хэлмээр юм биш үү? Ингээд дагуулж ирээд ийм юм. Тэгээд сонсоод ихнэртэйгээ кофе ууж муусуулс гоё юм байна. Гэдэг. Тэгэхээр нэг ийм одоо мэдрэл муутай хүн сэтгэл зүйчдээр очдог. Бүр салхаа тулцсан эсвэл бүр амар хүнд асуудалтай асуудал ингээ явж идэг. Бид нар бол өөрсдөө болгоч нь биш те. Бид нар энд амьдрал заах биш. Мэргэжлийн тусламж чиглүүлгийг үзүүлдэг. Үйлчлүүлэгч өөрөө шийдвэрээ гаргадаг. Эхлээд одоо эхний амьдрал дээр бол анхны гэрлэлтэн дээр асуудал үүслээ. Одоо яг ийм төвчж болохгүй юм үүсэх юм бол одоо үнэхээр салхаа сүр арга байхгүй гэсэн нэг иймэрхүү заалт байгаад байдаг штэ. Таны 8 наснд аюултай бол мэдээж салах шийдвэр гаргасан зөв. Дахин гэрлэлт гэдэг чи одоо 2 ч байж болно, магадгүй 3 4 гэдэг энэ амьдрал дээр бас байдгал жишээнүүдийн нэг штэ. Энэ тохиолдолд бас л эхнийхээс ялгаагүй л хэлгүү те. Одоо та 2 дахь дахин гэрлсэн хүн чинь алдах хэрэг байхгүй энэ амьдралтайгаа зууралцаар агаад насыг бараг ихгүй л хэлгүү. Тий. Одоо тэр хүн бас төгс биш штэ хүн. Ямар ч хүн ингээл хүүхэдтэй олон дахин шин аав ээж харуулад байхыг хүсэхгүй. Ингээл бодож эргэлзэж яваад нэг хүнтэй суусан ч тэр нь дахиад болохгүй хүн байж таарвал
тэр хүн дахиад сонголтоо цуцлахаас өөр аргагүй. Жишээлбэл тэр хүн хүүхдийг хүчрхийлдэг те агсан согтуу тавьдаг, онлайн бие тоглодог те амьдралд ямар ч одоо нэмэр тус үзүүлэхгүй хүүхдийг ингээ хамт одоо онлайнд авч бүр ингээд студ байгуулж тоглодог те ингээ хүүхдэд хор хөнөөлтэй хүчрхийлэлтэй, арх дарстай, эрсдэлтэй, аюулгүй орчин үүсгээд айлгаад чигээд байх юм бол тэрийг зогсоохоос өөр аргагүй. Тэгээд бүхэл хүн алдаа гаргадаг. Тэгээд ямар ч хүнийг би буруутгахыг хүсдэггүй. Хүүхдтэй олон аав ээж танилцуулахыг хүсдэг нэг ч хүн байдаггүй. Тэд нар хичээгээд хамгийн сайнараа л шийдээл зүтгэл явж байгаа нь яг тэр байдаг. Одоо бас дахин гэрлэлээ гэд өөрсдийнхөө хүүхдүүдийг хоёр талд өөрсдийнх нь аав ээжтэй эсвэл бүр эмээ өвгөтөө нь үлдээч зөвхөн хоёулахнаа хамт амьдрнаа гэд ингээд яваад өгдөг ийм дахин гэрлэж байгаа хосуудаас байгаад идэх штэ. Хэрвээ ингээд ийм шийдвэр гарах гээд байна гэж ирд зөвлөгөө авч байгаа эмэгтэйчүүд байвал та юу зөвлөх вэ? Хүүхдээ баг дээр нь л өөртөө аваасаа гэж би хүсдэг. Хүүхд том болох тусмаа аав ээжийг сонсохгүй. Тэгээд тэр хүүхд чинь дотооддоо аав ээж намайг те энд ингээ орхио явсан гэсэн юм орхигдсон, эцэг эхээсээ тусгаарлагдсан мэдрэмжтэй. Хичнээн эмээ өвөгийн халуун дулаан хайр байгаа ч гэсэн би бол нэг шовдор өссөн. Яасан гэсэн чи эмээ өвөө дээр өссөн. Тэрийгээ тэр хүүхэд шовдор гэж тайлбарлаж байгаа. Тэгээ одоо тэр хүүхэд нь 50 настай, 30 настай ингээ явж идэг. Тэгэхээр ирээдүйд тэр хүүхдэд хайрлаа, тэр хүүхдэд хамт л баймаар байгаа бол баг дээр нь л өөртөө авах нь чухал. Тэгээд эмээ өвөө дээр тавьсан, хамаатан дээрээ тавьсан, тавиул хүүхдүүд гэдэг ингээ багш нар бас ярьдаг шүү дээ. Тэр хүүхдүүд бас айгүй хэцүү байдаг. Аюу олон одоо хөгжүүлэх, төлөвшүүлэх, нийгэмшүүлэх шаардлагатай зам байдлыг бас бий болгодог. Тэгээд та одоо өөрөө энэ хүнтэй ингээ шинэ амьдрал зохиогоод ингээд шинэ амьдралын дүр төрх загвар бүтээгээ явж идэг. Нэг том болцсон хүүхд ороод ирдэг. Нөгөө эмээ өвөө урт наслахгүй явлаа гэж бодъё. За тэгсэн чи яг өсвөр насны хүүхд ороод ирж таардаг. Тэгэл энд чинь бүр ингээд амар юм атармата асуудал бас үүсэж байгаа. Тэгэхээр айл болох хүүхэд төрлөх гэртээ өсөөсэй. Эмээ өвөө яах вэ? Амьдралын одоо ирэхээр туслах, дэмжих үе бол байлгүй яах вэ? Хүүхэд баг бай тий. Залуу гэр бүлүүдээс санхүү, хүүхэд гарах хүн заавал ингээ хэрэг болдог. Гэхдээ төрлөх гэр бүлтэйг л ойрхон байгаасай. Би жаргах гэж ирсэн. Би яхаараа ингэж одоо ааваас чинь эсвэл ээжээс чинь болоод ингэж зовсон. Одоо би ингэж жаргамаар байна гэл мухагаар хэлгээд амиа бодол явж байгаа эмэгтэй хэрэгтэй хүмүүс байдаг. Гэтэл тухайн хүүхэд бас л жаргах гад таны одоо үр хүүхэд болох гээд ирсэн үнцгийг та яаж тайлбарлаж өгдөг вэ? Ээжүүдэд аавуудад за ер нь аль нь ч байсан гэсэн томчуудад тий. Ер нь нөгөө энийг тэр хүн өөрөө ойлгохыг хүсэхгүй хаацсан байдаг. Дотор нь би муу ээжтэй. Би ч хүүгэж хайж ин да. Би ч охинотын дөрөх зөөдгөө гардаа гэсэн юм буруутгал байдаг дотроо. Тэгээ гаднаа бол тэ ахтэй гэл ингээ явж идэх ч юм уу. Тэгээ тэр хүн надаас ийм асуулт асуудаггүй байхгүй. Би яаж юм байх вэ? Харин зөвлөгөөний аюулгүй орчин бүрдсэн үед би муу ээж, би муу аав гэтээ. Би өөртөө хүүхдээ ингээ хайсан. Очихоор амар өрөвддөг би гэд ингээ уйлаад ярьдаг. Тэгэхээр нөгөө энийг хин хүсээд амар ухааруулаа ойлгочих зүйл биш. Хүн өөрөө яг тэрийг санаж сэрж ойлгох. Тэг ингээ хоцорсон хойно ойлгох биш те. Түүл одоо би юу хийж чадах юм болоо? Одоо би хүүхдийн сэтгэлийг твтэхийн тулд ямар алхам хийж чадах вэ? Юунаас эхэлж болох вэ? Энэ чигтэн ингээ зөнд нь хаюул нөгөө буруу өсгсөн хүүхэд бухын хүзүүнээс хэцүү гихчээр маш хүнд хэцүү тэр үр дагаврыг ус амсаж байгаа тохиолдолч байгаа. Зөнд нь хаяад одоо нөхөнд бүр дийлдэх юм болоод ингээд үсэн цайгаа залуугаараа. Тэгэхээр үгүй ээж байх, аав хүн байх энэ хариуцлага нөө умартаад эргээгээд аюу хүнд үр дагаврыг ус амсаж байна. Тийм болохоор айл болох бага насны дээр нь өөрлөгөө инхшүүлж аваасай. Эмээ өвөө хамт байж болно шүү дээ туслаад. Та хосуудад хосын зөвлөгөө гэж бас өгдөг. Хүүхдүүд өөрийнхөө аав ээжтэй өсч чадаагүй хойд аав ээжтэйгээ өсөж байгаа нь илүү үр дүнтэй байх уу? За эсвэл сэтгэл зүйн хувьд тийм ээ аав нь эсвэл ээж нь хүүхдүүдээ хойд эцэг эхийн гар харуулахгүйгээд ганцаараа нас би ингээ явцсан хүмүүс байгаад байдаг шүү дээ амьдралаасаа. Энэ нь сэтгэл зүйн хувьд илүү ойр байх болов уу? Хүүхдэд яаж нөлөөлөх вэ?
Энэ бол яг ингээд тас гэж хариулцгаар байхгүй. Яагаад тэгэхээр хүн хүний амьдрал өөр. Заримдаа ингээд хүүгээс та ээжг өсөхгүй гэд, аавг өсөхгүй гэд амар хүчрхийлэл дунд, архин дунд маш олон жил явсан байдаг. Тэгээд сүүлд одоо 5 хүүхэдтэй эмэгтэй 10 жилийн турш нөхөртөө зодуулж архи. Нөхөр нь онлайн бийтгэлтэй ирээл юусоо өшөглөөл хоол нэхэл ингээл хүүхдүүдээ 5 хүүхдээ л аавта байлгая гэж би амьдэрсэн чинь одоо баг ингээд толгоо молгоо маань хэвэн биш. Тэг дөрвөлттэй. Тэгээд би юу ойлгосон гэвэл би хүүхдүүдээ аавта байлгах нэрэтэлд ор маш хүчрхийлэлд байлгасан юм байна гэд. Тэр гэр бүлийн хувьд бол тий аавта байснаас аюулгүй орчин хүүхдэж байгаа. Тэг хүүхдүүд нь бүр сүултээ ээж нүүе л та гэд бүр ингээ аав сайгаад ингээ зүхтэж байгаа. Тийм одоо тохиолдол бас байна. Гэтэл хойд аав хойд ээж нь орж ирээд илгийн твдэж байгаа. Тэр хүүхдийн арт тал болж байгаа, өмг төшөг болж байгаа. Тийм сайхан гэр бүлүүд ч бас байна. Тэгэхээр энэ бол нэг хувь хүний сонголт. Яг таны амьдралд, яг таны энэ уйлрал, таны амьдралын энэ цаг үед юу хамгийн чухал байна? Танд болон хүүхдүүдэд чинь юу хамгийн тохиромжтой байна? Жоохон амрах, жоохон тайвшрах, жоохон сэргэх, бодох цаг хугацаас байж болох юм. Тэгээд өөрөө ингээд тогтворчоод бодоод ойлгоод тэр нэг салалтын дараах тий савлгаа бүх юмнасаа гараад дараагийн харилцаанд нэг юм тогтоод ирэхээрээ бодож эхлэх. Тэгээ хүүхдүүдтэйгээ эхлээ танилцуулах тий ингээд юусоо яарахгүйгээр багаар. За ямар тач дахин гэрлэлт гэдэг бол тэр чигээрээ төлөвлөгөө юм байна. Тэр чигээрээ тооцоо юм байна. Энэ маань гомдчих болов, энэ маань сэтгэлдээ юм бодчих болов, явцын дунд болох байлгүй дээ гэж найдаж болохооргүй юм байна гэдгийг л мэдэж авлаа. Миний бодож байгаа зүв үү? Тэр тусмаа хүүхдтэй бол хүүхдүүдтэй нийлж байгаа бол. Яг үнэ. Тэгээд ингээд хоёр талын хүүхдүүд насан жишээ нь ойр байх юм бол аюу хурдан найз болдог. Тоглоол ингээл үе тэнгийнх болчдөг. Гэхдээ зөрчил их байдаг. Тэр хэрээрээ хэрэлдэн муудалцсан зодтолтон тий. Тэгээ тэр болгонд нь л нөгөө эмээ өвөө ч гэсэн өөрийнхөө хүүхдийг өмөрөөл хүний хүүхдийг очиод няслаад авчдаг ч юм уу. Тэгэнгүүт л хүн өөрөө ирэхгүй л өөрийнхөө хүүхдийг өмөр байгаа. За энэ дээр хүүхдийн хажууд айлуулах хэрэлдэхгүй. Яг ойр зургийн маргах юм бол байдаг. Яг хинийхэн талд орох уу, яах уу, ийх үү гэдгээ ерөөс хажууд нь хийхгүйгээр за энийг аав ээж нь ярьж байгаа шийднэ. Бид гэсэн байр суурьал алдахгүй байх хэрэгтэй. Аав ээж. Тэгэл за энэ дэр ингэсэн бол одоо ингэж ингэ шүү. За чи тэгэн шүү, чи ингэ шүү. Гэл аав ээж бол нэг цул юм байна. Тэр хоёр нийлээл нэг шийдвэр гаргах юм байна. Түүнээс шингээл нөгөө чиний хүүхд миний хүүхд гэл ирэхээр ингээд аяг хэцүү болчихдог. За тэгээд бас өсвөр насны хүүхдүүд бас орж ирнэ. Нөгөө эсрэг үйсэн гэсэн чинь нэрээ энэ тухай өнцгөөс би энэ сэдвээр ярих гэж байгаа ч гэсэн энэ үнцгийг юусоо бодоагүйсэн байлээ. Тийм. Тэгэхээр тэр хоёр чинь ингээд төрсэн ах トゥ биш. Ямар ч цусан төрлийн холбоогүй хоёр өсвөр насны хүүхд ороод ирнэ. Дөнгөж бэлгийн буужилт нэгэ явагдаад төсөл төгсөлний явагдаж байгаа. За энэ үед бол эхний ээлжинд бол нөгөө юм үе тэнгийн эсрэг гүйцэтгэн гэсэн хараанаас урдчлаад энэ бол чиний ах, энэ бол чиний дүү, ихч ч юм уу. Тэр ойлголтыг өгөхийн тулд гэр бүлийн үе уулзах нэг гэрт орохоос өмнө тэгтээ яг ингээ бөөнөрөө уулзаж байгаа. Тэр хоёрыг хоёулангийн үлдээхгүй бөөнөрөө уулзаад айл болох тэр өсвөр насны хүүхдийн тэр одоо яг эсрэг гүйсийн үе тэнгийн хүүхдэд харах харааг нь энэ миний цусан төрлийн биш боловч миний ихч юм байна. Миний ах юм байна. Миний дүүл юм байна. Би ингэж л харьцах юм байна гэсэн тэр суурийг аягуулсан бэлдэх маш чухал юм билээ. За дараа нь одоо хүүсэр одоо ялгах те хөвгүүд нэг, охтууд нэг өрөөнд ч юм уу. За аль болох боломжтой бол 0 нь тусдаа байх. За боломжгүй бол 0-ыг төгжээ. Айгу сайн байх. Нэг нь ороо гарсны дараа. Тэд нар чи яг нөгөө юм хүүсийн хувьд эсрэг хүүсээ дөнгөж сонирхож эхэлж байгаа. Тэр нөгөө ээж нь ч юм уу аав нь дагуулад ирсэн хүнийг айгу таалагдаа харцсан ч юм. Тэгэхээр яг энэ эрсдэл байдаг учраас ер нь ийм нууц тэр хоёулахнаа үлдэх те эхний ер нь олон улсын зөвлөгөө бол тийм л юм байлаа. Эхний ер нь 3 жил хоёулхан зөвхөн тэр хоёрыг хоёулан гээд бити үлдээ. Аль болох аав нь юм уу ээж нь заавал гэртээ байх. Тэгээд хаалт таалганы цаана хоёулахнаа энэ төр байхгүй байх. Дандаа нээлттэй байлгаж байгаа. Тэгээ орнууд ингээд тусдаа байх. Тэ өрөөнд тусдаа байх гэд ингээд айгүй тийм сайн суурийг аюулгүй тэ доктортой тэр суурийг л айгүй их тавьдгийм бэлээ. Ер нь ингээд амьдралын бүх орчин нөхцөлийг шийдэж өгөх. Тэгээд аав ээж нь бас тэндээ дүрм тогтоогоод айгүй сайн ярьдаг байх. Үе уулзаж ярьдаг.
Тэгээд бөөнөрөө хоол иддэг. Бид бол гэр бүл шүү. Хосын сэтэл биш. Энэ бол гэр бүл шүү гэсэн тэр ойлголтын суурийн сайн тавиал яг нэг орчинд байгаа л энэ аюул чухал. Тэгээ сонор сэрэмж заавал байх хэрэгтэй. Хэнийг нь заавал байж ах хэрэгтэй. Тэгэх аюул чухал юм байна лээ. Танаас зөвлөгөө яг энэ сэдвэр зөвлөгөө авч байгаа хүмүүсээс яг ингээл өсвөр насны хүүхдүүдтэй нийлэх гээд байдаг. Үнэхээр болж өгөхгүй нэ, асуудал үүсээд болохгүй нэ гэд насанд хүрсэн дахин гэрлэх гэж байгаа хүмүүс өөрсдөө золиослоод үр хүүхдүүдээ өөр шалтгааныг хүндэтгээд салсан нийлэхгүй байх тохиолдлууд ер нь гарч ирсэн үү? Яг одоо бол тохиолдож байгаагүй. Одоо ингээд гэрлэхээр завдж байгаа. Эсвэл яг хүүхдүүд маань гэртээ тогтохгүй байна. Гараа авчиад байна. Тэгээ яасан гэхээр яг шинэ автаа болж байгаа, шинэ ээжтэй болж байгаа. Бас өсвөр наснд харчих шиг боллоо. Одоо яах вэ гэсэн ийм зөвлөгөөнүүд бол байдаг, нийтлэг байдаг. Түүнээс энэ бол айгүй эмзэг те энэ далд сэдв. Тэр болгоо яг энэ ийм болчлоо. Одоо яах вэ гэж бол тааралцж байгаагүй. Ярил яг мэрэгжлийн хүнд л яг нэг тухайн орчинд нь л яг л тэгж ярмаар сэдв байна тийм ээ. За өнөөдөр бид хоёрын ярилцсан сэдв бол дахин гэрлэлт, амьдралын шаардлагаар одоо ямар нэгэн байдлаар дахин гэрлэх юм нөхцөл байдал үүсээд одоо эргэлзэж байгаа бол төлөвлөж байгаа бол сэтгэл зүй ямар байдгийг бодит байдлаа яаж ирүүлэр дүгнэх ёстой юм, яаж шалгах ёстой юм, яаж шийдвэр гаргах ёстой юм гэд юм зөвлөгөөг өглөө. Танд баярлалаа. Тэгэхээр ярилцлагынхаа сүүлд за ингэж бодож байгаа бол та энийг жижиг гэлтгүү битгий орхигдуулаарай гэсэн зөвлөгөө байвал түүнийг хэлээд өнөөдрийнхөө ярилцлагыг жаргая. Тэгэхээр нөгөө хүний хүүхд хөрөн бөртөө гэдэг те яг үнэндээ энэ бол хүүхдийн хамгаалах өөрийгөө хамгаалж байгаа инстинкт. Гэтэл яг төрсэн аав ээж нь дэрэгдэн байхгүй, хойд аав ээж нь хамт байгаад цаг хугацаа өнгөрүүлснээр тэр хүүхдийн сэтгэл зүрхэнд төрсэн ээж аваас нь илүү их орон зай, итгэл, хайр, тэр холбогдол, тэр олон сайхан дурсамжийг үлдээж болдог. Тэгэхээр төрсэн аав ээж л хамгийн гоё биш те. Ингээд нийгэмд алдсан хүмүүст дахин төрсэн гэр бүлээс ч сайхан гэр бүл үүсгэх боломж зөндөө байдгаа. Тэ гагцгүй энэ нь тууштай байдал, мэдлэг мэдээлэл хэрэгтэй байдаг. Тэгэхээр та хэрвээ дахин одоо гэрлэхээр завдж байгаа, бэлдэж байгаа бол эхлээд өөрийгөө бэлдээрэй. Тэгээ шинэ хамтрагч, шинэ харилцагчтай ер нь яаж харилцах ёстой юм гэсэн тэ саяны зөвлөмжүүдийн дагуу аюу зөв ярих, харьцуулахгүй байх тэ ингээд ирээдүйн гэр бүлээ яаж зургалж байгаа юм бэ? Яг тэр дүр төрхөө бас бий болгоорой. Өөрөө гоё зохион байгуулалтаа дотроо үүсгээрэй гэж бас хэлмээр байна. За баярлалаа танд. Тэгэхээр сонсогчдоо, үзэгчдээ хөтлөгч Аймаа хөтөж подкастын энэ удаагийн дугаар гэр бүл судлаач Минд Баяр оролцлоо. За өнөөдрийн сэдэв бол дахин гэрлэлт юуг анхаарах вэ байсан? Амьдралын шаардлагаар яг ийм нөхцөл байдалд орсон байгаа бол та энэ подкастыг эхнээс нь эхлээд яг өдий болтол сонссон байх. За түүнээс биш энгийн сайхан амьдарч байгаа хүмүүст одоо юу гэдгийг те нэг талаараа нэг юм сэтэл өгөх маягаар мэдээж энэ сэдвэр яриаггүй гэдгийг ойлгож байгаа хаа. Танд баярлалаа. За баярлалаа. За дараагийн дугаараар шинэ зочинтой эргээд уулзцай сонсогчдоо баяр таа.